Төр засах нь иргэд баялаг бүтээгчтэй бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, хэрэгжүүлэлт нь нээлттэй, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй байж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр хувийн хэвшлийн түншлэлийг дээд зэргээр сайжруулах ёстой. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцэв. Монгол Улсын үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх бөгөөд хүнсний хувьсгал мэргэжлийн холбооны тэргүүн Даваа Баяр хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хэрэгжил үр дүнтэй танилцах зөвлөлдөх уулзалтыг хөдөө орон нутагт зохион байгуулж 1000 гаруй үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгчтэй биеэр уулзсан санал зөвлөмжүүдийг нь сонслоо. Дорногов аймаг дахь зөвлөлдөх уулзалт. Дорногов аймаг хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд олгосон хөнгөлтөө зээлд 8 сумын 38 иргэн аж ахуй нэгж хамрагдан хамгаалагдсан хөрсний тариалалтыг 7600 м квадратаар хүнсний ногооны зойрын хангамжийг 30.49%-аар төмөс хүнсний ногооны хангамжийг 2%-аар нэмэгдүүлсэн байна. Хүнс хөдөө аж ахуйн салбарыг Монгол Улсын ерөнхийлөгч санаачлаад цагаан алт хүнсний өсөлт үндэсний хөдөлгөөнүүдийг эхлүүлсэн Монгол Улсын засгийн газар санаачлаад Атрын 4-р аян шинэ хоршоо хөдөлгөөнүүдийг эхлүүлсэн. 4 том хөдөлгөөн энэ хүнс хөдөө аж ахуйн салбарт яг одоо эрчимтэйгээр ажиллаж байна. Доктортой ханган нийлүүлэлт хэрэгтэй байгаа. Чанар стандартын шаардлага хангасан үйлдвэрлэл хэрэгтэй байгаа. За цаашлаад энэ олон ажлын байрууд бий болоод суурьшилт бий болоод ингээд цаашаа явахаар бид яах ёстой вэ гэхээр үнийгээ дагсан үйлдвэрлэлүүдийг хүнсний хангамжийн найдвартай их усруудыг бий болгох ёстой. Бид аймгийнхаа хүн амын бол махны хэрэгцээг 100% хангаж байна. За сүүний хэрэгцээний 76%-ыг, урлан бүтээгдэхүүнээ 6.6%-ыг, төмөс хүнсний ногооныхоо 25%-ыг хангаж байна. За өндөгний үйлдвэрлэл бол 73%-ыг бол орон нутгаас хангаж байна. Манай говийн нөхцөлд бол ерөөсөө нар тэгээд энэ манай гэрэлтүүдийг юуны дулааны хувьд бол нөөц боломжуулах сайнтай ямар төрлийн тармил ургуулсан бол боломж бол бүрэн байна. Атрын аяны хүрээнд хэрэгжиж байгаа хөнгөлтөө зээлийг 3 дахь жилдээ аваад үр дүнтэйгээр ашиглаж байгаа. Энийгээ бас баяртайгаар та хэдэд уламжилъя. Стандартын тийм лабораторитой үйлдвэр байгуулах юм бол манай Дорногов өнөөдөр махан аюулгүй байдлыг ханганаа. Одоо ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал аюулгүй байдлын хүрээнд санаачлалыг сайхан явсан. Энэний хүрээнд бид нар дэмжлэг аваад одоо ингээд энэ үйл ажиллагаа эхлээд их одоо амжилттай явж байгаа. Ер нь бид нар одоо ингээд стандартыг ярихаас өмнө юу яах хэрэгтэй вэ? Одоо хүний нөөцөө бүрдүүлэх хэрэгтэй. Хүний нөөц бүрдүүлэхэд бол одоо ингээд манай болохоор махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэнгүүд хүнсний технологич, хүнсний инженер манай ангиас олдохгүй байгаа байхгүй юу? Бид нар орон нутагт бол энэ одоо орон нутгатайгаа бид нар хамтарч ажиллаад хөдөө аж ахуйн салбарт ямар хүнсний салбарт ямар мэрэгчлэлний хэлбэр хэрэгцээ байна вэ? Тэрийг бэлтгэе. Энэ уулзалтаар гарсан санал зөвлөмжүүд цаашд улс орон нутгийн бодлого төлөвлөлт хэрэгжилтэнд боттой хөнөөр оруулна гэж бодож байна. Дотоодын хүнсний хэрэгцээгээ 19 гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хангахаас гадна бүс нутагтаа хүнс экспортлагч улс болох зорилгыг биелүүлэхэд үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид чухал үүрэг гүйцэтгэнэ. Иймд хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйлдвэрлэгчдийг дэмжсэн дараах урамшууллыг олгож байгаа юм. Хүнс хөдөө аж ахуйн салбарт олгож буй урамшуулал. Улаан буудаан чанараас хамаарч тоон тутамд 55-аас 100 мянган төгрөг. Сүүний урамшуулал литр тутамд 1000 төгрөг. Мөн шар манжин, байцаа, чинжүү хүнс болон үрийн улаан буудай, навчид ногоо зэрэг 10 төрлийн хүнсний ногоонд тоон тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал болгож байна.
Архангай аймаг дахь зөвлөлтөх уулзалт. Архангай аймгийн хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 оныг хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулах жил болгон малын эрүүл мэнд, хүнсний зориулалтын бус самны хэрэглээг бууруулах, өндөр ашиг шимт малын эрчимцэн аж ахуйг хөгжүүлэн, төв суурин газрын махны хэрэгцээг хангах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 2.6%-аар өсгөж чаджээ. Бүлэд ажилласны минь урамшуул болгоод энэ ийм газар нутгийг энэ хууль дүрмөөс тогтчлолтод тааруулаад бид нарыг жоо газрын минь тэлж өгөөч, өсөө цаашаа өргөжүүлж, өсөө цаашаа амьдарч, өсөө цаашаа нэлээд юм хиймээр бодол санаа их байх юм да. Энэ бол миний хүсэлт байна. Арангай аймгийн тариалт ямар байсан, одоо ямар хэмжээнд очиж байгаа, одоо манай гомбоо дарга хүртэл аягүй сайн мэдж байгаа. Энийг би бол одоо илүү сайн хөгжөөд Арангай хувьд бол одоо сайжраад явж гин гэж харж байгаа. Үндэсний үйлдвэрүүд яагаад тэр зах зээл дээр байсан тэр үнийг хадгалж аваад тэр үнээр нь аваад тэгээд тэр дэлхийн зах зээл дээр яагаад гаргаж болдгүй юм бэ? За тэгээд энэ малчид дөрөөсөө мадаас авахгүй байна. Тэгэхээр сум болгонд баг болгонд нэг сүүний машин суурлуулад одоо малынхын бэлчээрийн дац хэтрээд байхад малынхаа ашиг шимэг 100% ашигламаар байна. Одоо сүүлийн үед сүү авах гээд очиход үнээ саадаг хөнгүү болцсон. Энэ үнийг энэ дээр суудалтангууд мэдэхгүй байж магадгүй. Үнээ нь бол туулцсан байгаад байдаг. Сүүгээ саагаад өгмөр байдаг. Сайлч нь байхгүй. Хөдөлмжийн аж ахуй чинь өөрөө их хөрөнгөөр босоод тэгээд урт хугацаанд ашгаа өгдөг зүйл болохоор өвлийн хүлэмж барих зорилгоор зээл хөдөлж байгаа хгүй. Тэнгүүт ингэ нөө орлого хүрхгүй гэж дандаа буцаагддаг. Сайн одоо хүнстэй байхын тулд сайн малтай байх хэрэгтэй. Энийг сайн малтай байхын тулд сайн үржлийн ажлыг сайн зохион байгуулах ёстой. Зөвлөлдөх уулзалтын үеэр хүнсний хувьсгал мэрэгжлийн холбооны салбар зөвлөл байгуулах хурал болж салбар зөвлөлийн тэргүүнээр G-Farm аж ахуйн захирал гэрэлт томилогдлоо. Мөн эрдэмтдийн салбар зөвлөлийг байгуулав. Ингэснээр орон нутгийн түвшинд хүнсний хангамжийн доктортой байдлыг хангахад шинжлэх ухаанчаар хандаж төрөх хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэн салбарын үйл ажиллагааг илүү зохион байгуулалттай үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах юм а. Хүнсний хувьсгалын хүрээнд шинэ одоо бүтээгдэхүүнүүд бий болж байна. Эрүүл хүнснүүд бий болж байна. Ард иргэдэд эрүүл хүнсээр хангах хүнсний хангамж тодорхой хэмжээ сайжирч байна. Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн салбарын эзлэх хөв бас нэмэгдэж байгаа. Сайн талууд ажиглагдж байна. Арангай аймаг бол одоо хөдөө аж ахуйн салбарын аймаг. Энэ утгаараа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр аймаг орон нутгаа хангах юм бүрэн зорилготой. Энэ зорилго биелэхэд одоо нэг шат ахчих гэж бодож байна. Хүнсний хувьсгалыг бол одоо хөдөө орон нутаг руу чиглүүлэе гэж хэлмээр байна. Тэгээд газрынхаа доорхойг ухаж биш, газрынхаа хөрсийг ашиглан хөгжицгээе гэж одоо уриалъя. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэхүйн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 1-р зөвлөмж 2022 онд Улсын хурлын 36 дугаар тогтоол 2023 онд Улсын хурлын төр хорооны 2 дугаар тогтоол засгийн газрын 63 дугаар тогтоол тус батлагдсан юм а. Ингэхдээ төрийн 35 байгууллага хамтран 5 чиглэлийн хүрээнд 114 төрлийн арга хэмжээг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр, удирдлага зохион байгуулалтын чиглэлээр, газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм. Үүнд хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 1.2 их 80 гаруй төгрөгийн 5-аас 6% хүүтэй 3-аас 5 жилийн хугацаатай хөнгөлөлтөө зээлийг олгон хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд засгийн газраас олон төрлийн шийдвэрээр дэмжиж байгаа юм. Хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуй нэгжийн орлогын албан татварыг 50-аас 90% буюу 120 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлж 19 чиглэлийн 428 нэр төрлийн Эмфордын бранд 220 тэрбум төгрөгийн гайлын татварын хөнгөлөлт үзүүлжээ. 2025 оны эхний хагас жилд дотоодын нийт бүтээгдэхүүн 5.6%-аар өсжээ.
Үүний 3.6% өсөлтийг хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчид дангаараа бүрдүүлсэн байна. Баян-Хонгор аймаг дахь зөвлөлдөх уулзалт. Баян-Хонгор аймагт 24 хүнсний үйлдвэр аж ахуй нэгж хүнсний хувьсгалын хүрээнд олгосон хөнгөлөлтөө зээлд хамрагдаж аймгийн дотоодоос хангах хүнсний бүтээгдэхүүний хүртээ хэмжээг өсгөхөөр хамтран ажиллаж байна. Мөн ингэний сүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, малын тэжээлийн тариалалт, хүнсний ногоо, махны зойрыг кадастраар хөгжүүлж экспортод гаргахыг зорж байна. Ингэхдээ ингэний хурай сүүн чихэр зэргийг үйлдвэрлэх төслийг хийж бэлэн болгожээ. Тэгэхээр энэ бол одоо тасралтгүй байнга байх хэвээр. Энэ 3,500,600 мянган хүн, энэ Баян-Хонгор аймгийн 90 мянган хүн өөрсдийнхөө хүнснийхээ асуудлыг бүрэн шийддэг, илүү голсноо одоо улс орондоо экспортлдог, бүр одоо цаашдаа илүү ашиг бизнес хийхин тулд одоо дэлхийн зах зээлд гаргадаг. Ингэж энэ одоо улс орон бол одоо хөгжих ёстой. Дуусахгүй энэ одоо үйлдвэрлэлийг бид нар хийх ёстой. Энэ сайхан газар нутаг, өргөн дэлгэр газар нутаг байна. Баян-Хонгор аймаг ямар ч тохиолдолд экспортын бүтээгдэхүүнийг одоо хөгжүүл рүү онцгой гаргах шаардлагатай болж байгаа. За энэ чиглэлээр гэсэн бид нэр одоо чихрийн үйлдвэрээс хуулаад одоо махыг яаж экспортлох уу, яаж даацж экспортлох уу, өөр юу гэдэг экспортлох бүх саллын юм судалгааны ажлууд хийгдээд ингээд явж байгаа. Өдрөд болгоны дараа сарын 15-ны дотор урамшуулт хамрагдах бүрэн боломжтой байж байгаа. Манай тариаланчид маань нөгөө захим системийн ашиглалтанд дутуу нөгөө захим системийг ашиглаж чадахгүйгээс болоод энэ нөгөө урамшуулт хамрагдаж чадахгүй яваад байгаа. Компани яг өөр түүний урамшуул гэдэг нь бид нэр одоо сүүлийн хэдэн жил яригдаад юус авч чадсан бэ? Энийг авах боломж байна уу? Тэгэхээр бидний хамгийн гол юм бол юм байна да. Монгол улсын хүнсний аюулгүй байдлын холбоотойгоор хэд хэдэн хуулиуд байгаа. Тэгээ та хэдийн минь үүрэг байгаа, эрхэнч байгаа. Тэгэхээр хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6-гийн 1 зааснаар харьяалга нутаг дэвсгэрийн хүрээнд дэх тодорхой хэмжээний хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч маань 14 хоногийн өмнө үйл ажиллагаа явуулахаас өмнө мэдээлэл хүргээ биелүүлэх ёстой. За манайх ингээд сүүний урамшуулт хамрагдах ийм хүсэлтэй байна гэдгийг өгөөд сүүний урамшуулт хамрагдах боломжтой. За манай аймгийн хувьд ерөөсөө огт сүүний урамшуулт хамрагдсан үйлдвэрлэл нэгч байхгүй байж байгаа. Сая өнгөрсөн 2024 онд Баянлаг сумын албаганд хийхэд шинээр одоо анх удаа ингээд орж сүүний урамшуултыг инжилээс одоо авч эхэлж байгаа. Баян-Хонгор аймгийн хэмжээнд тодорхой хэмжээний санхүүжилтийг тоног төхөөрөмжүүдээ сайжруулсан, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмсэн ийм одоо амжилтууд бол хүнсний хувьсгалын хүрээнд гарсан байна. Тэгээд энэ амжилтыг илүү цаашаа ахиулахын тулд хүнсний хувьсгалын 2 дугаар шатны одоо санхүүжилтийг бидэнд олгож өгөөч гэдэг ийм одоо санал бол байна. Тэгэхээр цаашид энэ зээлийг үргэлжлүүлж өгөөч. Энэ олон нийтэд энэ олон зээл хүссэн энэ юм хийх гэдэг ард иргэдэд энэ үргэлжлэлийг хийгээд өгөөч гэж хоёрдугаар одоо шатыг хэрэгжүүлж өгөөч. Тэгэхээр энэ ирж байгаа мөнгийг бүтээмжтэй болгоноор жишээлбэл одоо хөрөнгө оруулалт хэдэн төгрөг. Одоо энэ хаан банк нь хариуцах юм уу? Дээрээс хариуцах юм яа гэдэг. Эргэлтийн хөрөнгөд хэдэн төгрөг. Ингээд хуваарлж өгөхгүй бол нэг тэрбум гаруй төгрөг нэг компани аваад цаана хэдэн үнд яг энийг л ерөөсөө бүтээмжтэй болох талаар арга хэмжээ авч өгмөр. Зөвлөлт уулзалтын үеэр тариалан хэрэглэгчтэй бодлогоор дэмжиж 6000 м2 талбайд өвлийн толгой, зуны 100 хүлэмжийг байгуулан нарийн ногоо, төмөс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахад хүлэмжийн аж ахуйн шинжилэл тодорхой үр дүнг гаргана гэсэн хүлээлтийг тавьж буйгаа танилцуулсан юм а. Баян-Хонгор аймагт хүнсний хувьсгал мэргэжлийн холбооны салбар зөвлөлийг байгуулж, салбар зөвлөлийн дараагаар Баян жарганд хүнс компани захирал Шарав сонгогджээ. Цаашид аймаг нийслэл орон нутгийн түвшинд хүнсний хувьсгалыг эрчимжүүлэхэд мэргэжлийн холбоодын оролцоог нэмэгдүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулан, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх шаардлага нэмэгдэж байгааг нутгийн 100 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид онцолж байлаа. Ер нь бол цаашдаа энэ хүнсний хувьсгалын 2 дугаар үе шатыг бол үргэлжлүүлж өгөөч гэж хүсэх юм байна. Ер нь одоо 1-р үе шатнд дараа хамрагдсан аж ахуй нэгжүүд бол цаашаа баталгаажихын тулд дахиад санхүүжилт хэрэгтэй байгаа.
энийг одоо 2 дугаар анх шатныхаа санхүүжилтийг явуулж өгнө л гэж одоо хүсэх юм байна. За одоо дараагийн одоо хөгжүүлэлтийг хийх улс орондоо одоо өөр бусад аймагуудад энэ бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бусад аймагуудаа улсдаа нийлүүлэх бас одоо хүнсний бүтээгдэхүүнтэй болох шаардлагатай. За цаашилбал бид хүн бас одоо дэлхийд бас экспортлох одоо ийм бүтээгдэхүүнийг нэг аймаг бол заавал нэг бүтээгдэхүүнтэй болох ийм одоо боломжийг судлаад бас тодорхой хэмжээний алхмууд хийгдээд явж байгаа. Тэгэхээр энэ цаашдаа одоо хүнсний хувьсгалын ажлаа улам эрчимжүүлж одоо бид нар иргэдийн орлогыг одоо энэ бодитоогоор нэмэгдүүлэх тал дээр одоо сайжрах шаардлагатай байгаа. Хүнсний урал үндэсний хөдөлгөөний хүрээнд баялаг бүтээгчид үндэсний үйлдвэр төвчд маань хүнсний хувьсгалаас бас нэлээд түргэн зээл аваад аймгийнхаа хүнсний хангамжийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Тухайн одоо орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэгч нар маань аймгийнхаа хүнсний хэрэгцээг одоо хангаж ажиллах боломж бүрэн байна. За мэдээж бас барьцаа хөрөнгөө шаардлага хангахгүй үүднээс бас олон зуун аж ахуй нэгж бас зээл авч чадаагүйгээ бас ярьж байна. Цаашдаа үргэлжлээд энэ хүнсний урьдчилан зээлийг орон нутагт олгож орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэгч нар одоо баялаг бүтээгчид өрхөө үйлдвэрлэгчдэд дэлхүү дэмжихийг бас хүсэж байна. Зөвлөлт уулзалтанд оролцсон орон нутгийн баялаг бүтээгчид хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний 2 дугаар шатыг эхлүүлэн эрчимжүүлж, үйлдвэрлэл, техник технологийн хөгжлийг 21 аймагт жигд түгээх, жижиг дунд үйлдвэрүүдийг илүү өргөн хүрээнд дэмжих шаардлагатайг онцолж байлаа. Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн цаашид хүнс үйлдвэрлэлийн салбарт бус Монгол улсын эдийн засгийн дархлааг бэхжүүлж, ирээдүйн хойчтой эрүүл баталгаатай амьдрах орчныг бүтээх томоохон хөрөнгө оруулалт болж буйг баялаг бүтээгчид онцлон тэмдэглэлээ. Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе. Ерөнхийлөгчийн санаалсан хүнсний хувьсгал аюулгүй байдлын хүрээнд санаачлалыг сайхан явсан. Одоо амжилттай явж байгаа. Хүнсний хувьсгалын хүрээнд шинэ одоо бүтээгдэхүүнүүд бий болж байна. Эрүүл хүнснүүд бий болж байна. Хүнсний хувьсгал бол Орхон аймагт бол сайхан хэрэгжиж байгаа. Ер нь бол энэ хүнсний хувьсгал гэдэг бол үндэсний дархлаа юм аа. Суурин дээр болсон сайхан ажил болж байна гэж туйлын их баярлж байна. Тэгэхээр хүнсний аюулгүй байдлыг хянах лабораторийн хүчин чадал маань бол 1 номерт байх хэрэгтэй. Стандартыг ярихаас өмнө хүний нөөцөө бүрдүүлэх хэрэгтэй. Манай болохоор махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэнгүүд хүнсний технологич, хүнсний инженер манай ангиас олохгүй байгаа байхгүй юу? Энэ малчид дээрээс мадаас авахгүй байна. Бэлчээрийн даац хэтрээд байхад малынхаа ашиг шимэг 100% ашигламаар байна. Одоо сүүлийн үед сүү авах гээд очиход үнээ саадаг хөнгүү болцсон. Сайлч нь байхгүй. Энэ бүгдийг чинь хийхэд товч хилгааны үнэн нэмэгдэж байна. Дулааны үнэн нэмэгдэж байна. Өсөхгүй юм алга нэмэггүй шүү дээ. Бид бараг ашиг үлдэхгүй байна. Ажилчдаа цалин өгч байгаа. Дээрэс нь энэ зардлуудыг төлж байгаа. Аж ахуй нэгжид ирж байгаа дарамт бол дэндүү өндөр байгаа. Сайн одоо хүнстэй байхын тулд сайн малтай байх хэрэгтэй. Энийг сайн малтай байхын тулд сайн үржлийн ажлыг сайн зохион байгуулахад ёстой. Одоо боловсруулах үйлдвэрээ бүгдийг ашиглалтанд оруулж чадах юм бол хойд урд хөрстэйгөө холбогдох боломжтой. Энэ бол хамгийн том төсөл шүү дээ. Ер нь бол одоо бид нар юу ч үйлдвэрлэж болох юм байна. Борлуулалт бол одоо бидэнд хүнд байна. Зорилго бол тодорхой байна. Орон нутгатаа одоо 100% орон нутгийнхаа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих. Тэгээд газрынхаа доорхойг ухаж биш, газрынхаа хөрсийг ашиглан хөгжицгээе гэж одоо уриадъя.